За Монгол Улсын засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. За уг тогтоолын хүрээнд бол гаалийн байгууллагын хэмжээнд цахимжуулалтын ажлыг нэлээд эрчимтэй авч хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд бол уул уурхайн бүтээгдэхүүний бараа бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, за улсын хилээр гаргах бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлэн өнөөдрийн байдлаар ашиглаж байна. За нийт 280 орчим аж ахуй нэгжийн 1300 орчим гэрээг бүртгэн өнөөдөр цахим дэлбэрийн баримтын системд бүртгэн ажиллаж байна. За гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр татвар ерхий газар болон гаалийн байгууллагын давхарцсан гэрээ бүртгэлийн цаасан хэлбэрийг халж цахим хэлбэрт бүрэн шилжсэн. 1 сарын 1-ээс гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой аж ахуй нэгжүүдээс бол маш их сэтгэл ханамжтай байгаа. За олон дахин гаалийн бүрдүүлэлтэнд цаасаар гэрээг хуулбарлаж өгөх, шалгуулах, давхарцсан хэн шалгалтыг халах зэрэг давуу талууд байгаа учраас аж ахуй нэгжүүдэд маш их ажлын хөнгөвчлж өгсөн байгаа. За өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжийн хувьд 90,000 орчим гаалийн бүрдүүлэлтэнд цахим гэрээ бүртгэлийн системийг ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хийгээд явж байна. Гол нь одоо гэрээний бүртгэлийн системийн маань гол давуу тал нь гайл татвар хоёр нэг гэрээний нэг бүртгэл дээр ажиллаж байна л гэсэн мэдээллийн зөрүүтэй байдал байхгүй болж байна. Энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд гэрээгээ эхлээд татварын системд үнэн зөв бодиттой мэдээлсэн бол тэрнээс үндэслээд гаалийн лаборатори гарах, цаашлаад экспортын гаалийн бүрдүүлэлт хийгдэх, улсын хилээр гарах, цаашлаад эргээд энэ мэдээлэл дээрээ тулгуурлаад амнаатыг үнэн бодиттой төлөх гээд уул уурхайн бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болж байна л гэж ойлгох хэрэгтэй. Аж ахуй нэгжийн давуу тал.